인볼 에노스뉴신 전태경 나우리 개득 인볼 앙리멘데 아론 두가르사린 아론 솔볼힌 조히럴즈 한강 오드가 조히럴힌 사르바르트 노벨힌 상달 후르트제이 Шведийн академик хангагийн түүхийн нэмжих асуулын сэрэж хүний амтралын хевлэг бэгдлийг илчилсэн хүчирхэг яруу нэргийн зөвлөл гэдгээрээ Нобелийн утга зөвлөлийн шагнал хүртэлээ. Жураач хангагийн төвлөрлийн бүтээллүүдэд цагаан холтон хөбгөн ирлээ. Цагаан Монгол толбоо зэрэг бүтээллүүд батжээ. Тэдгээрийн дотроос цагаан холтон은 хүний мөн чанаас ёс сур тахууны сонголт хүн ба амтан хүн төрөл хөнт ба бэgal амтрал ба хүүхлийн сэргэлтэн чирэлчилтөнийг айгууллагдаг. Цагаан холтын 31 хэлээр орчуулагдсан нэмж дуртахад хөбгөн ирлээ ном 23 хэлээр орчуулагдсан бөгөөд Монгол хэл дээр Чибас гарч байна. дараагийн мэдээ энд байна. Инжир тус дугаар сарын 6-нд Орсын Монголс Оросын ёс дахин Унтаагийн сонголтын урд үндэм Монголс армийн намын дараг Оюун эрдэнэ ерөнхий сайдары дахи томилогдохоор батламжаа гардан авлаа. Монголс ардын нэм 20,021-аас он хүртэл эдийн засгийн дүнд хугацааны болдог дэвшүүлсэн. Энэ бол шинэ сэргэлтийн бодлого. Коронавирусны улмаас хамгаалалт орсон эдийн засгийг сэргээх шинэ бодлого зарлав. Төлөвлөгөөний зорилго үндэсний эдийн засаг 2% хавшилыг нэгэн зэрэг сэргээх суурийг бий болгоход оршдог. Girls бодлогод хэсгийн хүнтийг сэргээх, эцсийн хүчийг сэргээх, ажил үйлдвэрлэлийг сэргээх зэрэг багтана. Дараагийн мэдээ энд байна. Солон улсын төмөр замын корпорац болон Монголын Улаанбаатар төмөр зам хамтран ажиллаж санаач бичиг гарын үсэг журснаа мэдээллээ. Энэхүү хэлэлцээр нь 20,015 хойш хэрэгжиж буй Солилцооны хамтын ажиллагааны хүрээнээс харж Солонгос төмөр замын Монгол улсад хэвтлэх боломжийг өргөжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны харилцааг бий болгох зорилготой юм. Төмөр замыг хаажлуулах мэргэжилтнүүдийн харилцааны ээлжлэл семинар зэрэг мэдлэгээ хуваалцах бэйгалт элтэй төмөр замын технологи Инновац зэрэг салбарт хамтран ажиллахаар шийдсэн. дараагийн мэдээ энд байна. Нэгэн цасны хорон АПС компани Монголд хаяг технологиулсан цас боловлох тав бэгол гэдэг мэдээлэл. 22,025 эллен Улаанбаатар хотод Circular Factory барьж 22,026 оны 6 дугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Circular Factory-는 хувцасыг дахин ажиллах, орчуулсан ажил хэдэн нэмэлт ажлыг дахин боловсруулах тав юм. Үгээр дамжуулан дурсуулаар хийсэн хаяглан хувцас хийсний дараа үлдсэн давуу para материалын хувцас зэргийг цуглуулсан зориулалтаар нь ангилдаг. Тэр дундаа хувцасны хөг хаяглалыг дахин боловсруулах талаар орсон нийтэд ханиулах мэдлэгийг дэвшүүлэх зорилгоор Монгол улсад тогтвортой хувцасны үйлдвэрлэл хэрэглээний талаар үзэсгэлэн Оралдан тэмцээн соён байгуулахаар төлөвлөж байна. Түншлэн хувцасны хөг хаяглалыг эргэлтэд оруулах шаардлагатай гэдгийг олгуулж
Иргэдийн оролцоо нэмэг төрслэхийг зорж байна. Эмосны мэдээ үгээр өндөрлөв. Анкаре тевс та бүэт пашлаа.